Яг Кинга Ашурагийн аним аль биесээр гарч дууссан. Яг уу Кинга Омегагийн манга бол үргэлжлэж байгаа. Гэхдээ аним болж гарах нь тодорхойг болохоор энэ бичлэгээр яг нэг сайхан тухтай Бакью Кинга нүү те. Ер нь бол яг ийм гартан тулаантай нэг сонирхчдын хамгийн түрүүнд байдаг хоёр анимэл Кинга Бакью хоёр л олцоод байна орчин үед. Яалтчгүй Netflix-ийн ачаар ер нь л нэлээд олон аним үзтгүүч хүмүүс хүрээд амжсан шүү дээ. Тийм ч болохоор бас хөөхөн биф дагуулцдаг, фэнүүдийгээ талцуулцдаг аним бол бас л энэ хоёр. Тэгээд энэ бичлэгээр сая хэлсэн шиг яг нэг сайхан тухтай бүтэн нэг бичлэгийн турш энэ хоёр анime яг аль нь илүү надад таалагддаг видео болцё гэж бодлоо. Бакью л гэхдээ үнэхээр entertainment гэдэг үгийг эзэмсэж чаддаг юм л да. Яг нь нэг сайхан тархиа унтрааж агаад гүв хэрмээр санагдсан үед бол ялангуяа найзуудтайгаа далтгангаа үзүүл үнэхээр тийм peak entertainment те. Яг нь би Бакигийн медиагийнхаа нөхдөлийн зөвшөөрөгч гэсэн анимийнхаа хувьд тийм бүтээлийнхаа хувьд бас яриул угаасаа хэцүү хөлтэй. Бакигийн логик бол гоё штэ. Айгүй үнэмшилтэй тийм ер нь бол энэ ертөнцийн дээр амьд биетүүдийн цусны өргөн ердөөсөө хүний нүдрүүл цацах. Тэгээ угаасаа цусаар яад юм те. Бакигийн дөрөв чинь нөгөө нарнаас энерги аваад тэрийгээ цус олгочдаг системийн зохицуулалттай болохоор яаж ч гүйлсэн цусаалтаж хүн гэсэн асуудал яахгүй. Бакигийн дөрөв саягүй дархлаа сайтай. Хайрагчин бүхэлдээ үүрэг боллоо бислуусан ч гэсэн оройдоо сайхан бороолждаг. Гэтэ яг найз ихнээсээ тэмбэ аваад янагийг далагдуулчих юм бол нэлээд хүнд өвчин тусчдаг талтай л да. Гэтэ тэр өвчнийг бол рицхийн гараар утгасан сахартай ус эдгээ чинь тэгэхээр зүгээр. Бакигийн дөрөв бас лайфстилтэй. Хэрвээ чиний гар чим махан татш боллоо бицраад юу зөхөж болохооргүй болсон байх юм бол эдний хамгийн бэст арга нь зохиох хэрэгтэй. Баки дээр хэмжнэр бас ер нь боломжийн чадварлаг. Хэрвээ чи үхэхэд 10 жил болоод байгальтай хэдий шингэсэн зохицох байх юм бол Бакигийн хэмжнэр гарч ирээд хэлнэ. Би байтхан жаахан үнд байна. Тэгэж хэлсэн оролдоод үзье. Заас нэг иймэрхүү өмнөшөлтөөр хэлсэнчлэн Бакиг би нэг тийм аним биш контент гэж бодоод үзэх дуртай. Аним талаасаа гэвэл угаасаа л тэр плотын хоорондын хамаарал, зорилго, хүрэх гээд байгаа мессеждэр бол хэцүүхэн штэ. Угаасаа би Бакигийн зохиолчийг плотоо бичихдээ анханасаа бүгдийг төлөвлөж байгаа толгой дотроо тэгж зургалж байгаа далсын хараад хийсэн гэж юусоо боддгоо. Зүгээр нэг сайхан YouTube шиг дуртай үедээ хитэн сайхан дүр зодтолтуулчаал контентийнхаа санааг дуусгачих хүнд бол дөрүүдэж гэсэн ер нь нөхүүлэх гадглаа л те. Тэгэд анимаха дундуур өгүүлэгч нь хаяа амтны ирсэн шиг хитэн фактоо шидчихээл. Ер нь бол гоё контент хэвд бол гоё. Анимахан зураглалнаас өөр аягүй харизмалаг учраас дөрүүдэн ч гэсэн толгой сайн цэжлэгдэг, тулаанууд нь ч гэсэн үзүүштэй, гайхах, инээгш олох, бие ээгүрх гэл ер нь ямар нэгэн мэдрэмж өгч чаддаг их ангууд нь. Тийм болохоор медиа салбарын хувьд бол угаасаа хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй хөө. Гэтэ анимахан хувьд бол хүлээн зөвшөөрөх жоох асуудалтай. За хэрв та Баки шиг тийм далдгар биштэй. Жинхэнэ цус цөс юутай хэдэн хөөргсөн анимийн 70% япинг биш яг жинхэнэ зодоо үзмээр бол Кинга Ашураг санал болгож байна. Яг хуу зураглал нь 10 хэдэн жилийн өмнөх PS2-ын тоглоом шиг жоох илгийн харагддаг л да. Гэтэ нэг анги үзчих юм бол тасчдээ маа тэгэхээр зүгээр. Плотын хувьд бол за Кинга ч гэсэн ер нь их плотод ах юм байхгүй л дээ. Зүгээр нэг сайхан тэмцээн, зүгээр сайхан садан те. Тэ би угаасаа ах Кинганы тэмцээний арктэй гэдгийг мэдээж үзэж эхэлж ирсэн юм. Тэгээд үтсэн тэмцээний арк лээсэн. Ер нь шин зүйл биш. Гэхдээ ялтчгүй интро бол өөрөө хуучин шүү. Үнэхээр сонирхолтой байдаг учраас Кинга ч гэсэн үнэхээр сонирхолтой гэж хацсан. Гэтэ би Кинганы ч гэсэн аним хийс илүү контент талаас нь харах гэдэг. Гэтэ яг хуу Бакиг бодвол хастай. Зохиогч нь бол манга зурхтаа анханасаа хин ял шин төрүүлэхэд төлөвлөсөн байсан гэж боддог. Бас төгсгөл эсрүүгээ Кинга Омегатай холбоотой зүйлс мисэр гараад байдаг болохоор Кинга Омега ч гэсэн давхар төлөвлөсөн байсан боёо. Бас нэг аним гэж хэлж болох үс ерөнхий плоттой байгаа Бакиг бодвол. Гэтэ миний хувьд бол Кинганы хамгийн сонирхол төрүүлс тал нь дөрүүдийн харизма гэж боддог.
Жишээн дээр 32 тулаанч бол бүгдээрээ өөрийн гэсэн онцлогтой, хоорондоос нь ялахуус гоё сонирхолтой чадруудтай. Ямар ч хэсэн зүгээр нэг 3D мэдээлэл зодтолтойд байгаа ш. 2 4 хоорондоо зодтолтойд байгаа гэсэн мэдрэмж өгч чадчихсан л та. Тэгэхээр дөрүүд бол үнэхээр сайн. Гэтэ дөрүүдийн хөгжүүлэлт биш дөрүүдийн харизма л их зүйтэй болов гэж бодож байна. Яг хоо Баки ч гэсэн тотхгүй сонирхолтой дөрүүдтэй л дээ. Гэтэ энэ тал дээр бол би Кинганы дөрүүдийг Бакигийнхаас илүү харизматай болов гэж боддог. Харин дүрийн хөгжүүлэлтийн тал дээр бол Баки арай илүү баг. Угаасаа Бакигийн дөрүүд бол плот дээр бас хөөрхөн удаан хугацааны турш гарч байгаа шүү дээ. Жишээ нь одоо Баки 2018 бол сүүлд гарсан Баки 2-ын анийн дээрх хугацааны зөрүүг нь харьцуулбал доор ажил 1 жил бол өнгөрцөн байгаа. Тэгэхээр 1 жилд бол дөрүүд мэдээж өөрчлөгдөх боломж гарч ирнэ. Харин Кинганы дөрүүд болохоор тэр тэмцээнийх нь үргэлжилж байгаа хугацааныг 7 хоног вэ нүү 5 хоног вэ нүү. Тийм жоох хугацаанд угаасаа яаж дөрвөлжүүлэх вэ? Угаасаа анимийнхэн 70% зодон байхад яаж тэр дөрүүдийн дотоод зөрчлөлдрийг хангалттай гаргаж чадах вэ те. Тэгэхээр иймэрхүү шалтгааны улмаас дөрийн хөгжүүлэлтийн тал дээр бол угаасаа Бакиг би илүү гэж боддог. За харин тулааны тал дээр бол угаасаа Кинга илүү гэдгийг их нь хүлээн зөвшөөрөх бах уу. Ер нь бол Кинган бол тулааны сценэл галзуу болохын тулд анима юм эвгүй CGI зургалтай хийсэн шүү дээ. Тэр нь ч тэгээд үр дүнгээ өгсөн. Кинганы тулаанууд бол үнэхээр зэрлэг, бусад аниматай харьцуулшгүй үнэмшилтэй, бас тулааных нь плот твист гэж нэг юм байдаг шүү дээ. Хин ялах үр дүнг нь таамаглахад хэцүү болохын тулд нөгөө тулааных нь өрнөлтийг хоёр тулаанч руу ээлжээр нэрвүүлдэг арга. Кинган бол энийгээ маш сайн хийсэн. Ихэнх аним дээр бол хоёр нөхөр зодлолоо хэд нэг нь бие алан, нэг нь бие алагт нэгсэн царайтай хоёр байхад Кинган дээр бол зүгээр дөрүүдийнхэн царайг хараад хин хүчтэй нэгдийг ялах бол тийм амар байгаагүй. Би бас өөрөө анх үзэхдээ бүх спойлердаас сухтаж яг тийм фрешээр нүцсэн болохоо надад тулааны сценүүд нь бол үнэхээр гоё хийсэн. Судлаас үнэлцүүлж хийсэн. Гэтэ аль хэдийн спойлдуулсан ч гэсэн тэр сүүлд гарсан Космо 2-ын тулаан, Куроки Соё 2-ын тулаан өдр бол стил гоё хийсэн. Үр дүнг нь мэдж байгаа мөртлөө л тогтлуулж хийлээ. Тэгэд бас Кинган дээр ч гэсэн Баки шиг хаяа үүлэгч орж ирээд амтны ертөнцийн тайлбар хийдэгтэй. Тэгээ тэр япинг нь бол хөөрхөн тун таарсан санагддаг Бакиг бодвол. Яг тэгээд эцсийн төвлөлдөх юм бол анимийн хувьд бол би 100% Кинганыг илүү гэж хэлнэ. Гэхдээ яг Netflix дээр те энэ хоёулаа шинэ сизон гаргацсан над руу өрөвднөр хараад байж ивэл би Бакиг төрүүлж үзэн. Үнэхээр яалтчгүй энтертейнинг байхгүй Баки. Яг хөө миний мөтнээс бас их шалтгааллах юм байна л да. Гэтэл их тохиолдолд Бакиг сонгоно. Кинганы болохоор яг нэг тийм serious үедээ яг гоё аним үзчихье гэж утсан үедээ бол Кинган шуураа. Харин зүгээр нэг хоол идчих тахтаа ч юм уу, шин ядарсан байхтаа ч юм уу, намаа нэг зугаацуулчих топоми хайчих үедээ бол яалтчгүй Баки илүү зугаацуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр тийм аним гэж харах юм бол Кинган шуураа, бүхэл медиагаар нь харах юм бол Баки. Заас нэг иймэрхүү л байна дөө. Кинганы нэрээ сүүл гарч ирсэн бол үнэхээр таалагдсан. Түрүү хэлсэн шиг Космо 2-ын тулаан бол ялангуяа айгүй үзүүштэй. Яг нэг чихэн UFC үзэж байгаа юм шиг байсан. Яг хаа зарим хэвтэй талаан дээрээс паналти сценүүд байсан л та. Гэтэ угаасаа уран сайхны юм чинь үзэгчдийн нүдийг баясахын тулд тиймэрхүү зүйл байх хэрэгтэй байх. Соё Куроки 2-ын бас тэр нөгөө нэг нүүр тулангуутай амар ойрхон зайнаас сохилцоод идэг сцен өдр бол бүр үнэхээр кул байсан. Өөлөх юм байвал Кириом 2-ын тулаан бол жоохон унтуулсан. Тэгээ тэр тулааныг ажвал яг нэг тийм Бакигийн хэм маягтай тулаан байсан аахгүй юу? Айгүй их япинг, айгүй их бэкстори дээ. Тэгээ тэр нь бол Бакигийн хэм маяг Кинганы зургал хоёр бол хоорондоо тохирохгүй мэн гэдгийг ойлгож авсан. Тэгээд нэрээ Омогийн хөл бол нэрээ арай л халтуурны байсан шүү. Энийг бол заавал шүмжлэнэ. Анимийнхан эдитер, найруулагч тэр айгүй нэг тийм мэдрэмжүүч юм уу, болгоч юм уу, нэг ив хавгүй. Миний бодлоо жоохон өнгө хөгдөг ч юм уу те. Хой талын бэкграунд эдрийг нь ядаж хөдөлгөөнд оруулдаг ч юм уу. Ямар ч гэсэн анимийнхаа хамгийн чухал сценыг ийм нэг хар зураг зүүмэлсэн маягаар лүүплэх нь зөв шийдэл бишээсэн баха. Яг нь манга дээр угаасаа л иймэрхүү панел байдаг л да. Гэтэ манга аним хоёр бол өөртөө яаж чадсан. Бас нэг анзаарсан юм нь анимийн зарим сценүүдээр хаяа 2D олж харж ирээд байсан. Магадгүй нөгөө Баки Кинган шуураа 2-ын кроссовер хийж явах үедээ аниматорудээс нь бонуснд ганц хоёр сцен өгөөж хийж гуйсан юм уу яасан бүүм мэд. Яг гэхдээ дайжгүй л байсан л та. Гэхдээ 3D 2D 2 гинт солигдоод харж жоохон дохгүй мэдрэмж өгдсөн юм байлээ. Шөөмжлөх үе юмнууд гэх юм бол эднэр л байна. Ерхэд төвшөндөө бол хаалгацсан. Кинганы манга бол ихтэй угаасаа сайн, цэвэр гардан тулааны хөвгүүдэд зориулсан аним мөртлөө Майнин листтэй 827 оноотой те. Иймэрхүү анимуудын хувьд бол энэ бол угаасаа маш өндөр үнэлгээ. Тэгээд анime ч гэсэн анх гарахтаа зураглаас олж нэлийн шүмжил өрцөн ч гэсэн эцэстээ тун дайжгууд аваад гарлаа. Баяр хүргэе. За тэгээд Бакигийн шин сийсэн Баки доо байгаа.
Хизээ гарах нь тодорхойгүй. Гэхдээ Бакигийн үзэл угаасаа Netflix дээр айгүй сайн байт юм чинь их бодохгүй байх гэж бодож байна. Musashi Saga гарах хэвээр. Энд дэр бол гоё юм болно. Зас тэгээд ийм л байна дөө. Хэрвээ та анime, манга, вебтүнд дуртай бол эсвэл зүгээр л намайг дэмждэг бол манай бүрхнийг дээрээ. Бай.